Улс орны хөгжлийн түвшээ, үе үеийн залуусын төлөөлөл болсон оюун тантанд энэ өдрийн мэнд хүргэе. Бид хүндэт зочинтойгоо амжилттай суралцах, амьдрал, ажлын байранд хэрхэн өөрийгөө бэлтгэх талаар ярилцдаг лээ. Биднийг сонсож байгаад баярлалаа. Оюутан гэр бүл тавтай морил. Зуны амралтаа дадлагын ажлаа үр бүтээлтэй өнгөрөх санаа сэдлийг өгөх энэ дугаарын зочин бол Хос аяр овогтой Ичин хорлоо юм. Тэрээр хүмүүлийн ухааны их сургуулийг олон улсын харилцаа мэргэжлэр төгссөн бөгөөд оюутан үедээ АСЕ-г нэгдсэн үндэсний байгууллага АНРИД зэрэг олон байгууллагад сайн дурын ажил хийж байснаас гадна 2014 онд Таиланд руу солилцооны хөтөлбөрт 2016 онд Америкийн сүсийн хөтөлбөрт хамрагдаж байжээ. Түүнчлэн тэрээр медиум блог дахь Монгол нийтлэлчдийн шилдэг төлөөлөл яахын аргагүй мөн билээ. Энэ удаа гүнсэг хорол Санжаа Цэндаюуш бид бүхэн тантай хамт байх болно. Ингээд зочны маань үн цэнтэй зөвлөгөө мэдээллээр дүүрэн дугаар руугаа орцгоё. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг маш таатай хүлээж аваад энэ амралтын өдөр мөр цагаас гаргаад бидний зөвлөд ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу та бүхнээс энэ өдрийн мэндийг хүргэе намайг өөртөө подкастад оруулсан гэж өтөөлөх баярлалаа. Айгуу хүндэтгэл санагдчихэв. Баярлалаа. За юуны төрөнд манай сонсогчид маань өөрийгөө танилцуулна хэмээн хүсэж байна. За намайг Хос аярын Ичин хорлоо гэдэг. Ичин хорлоо гэдэг хүмүүс хөвчлэн ичгог л боддог штеп. Тэгээ намайг болохоор гэрийнхэн маань ингээд багаас нь око гэж боддог. Тэр нэрэндээ айгуу дуртай. Одооноос юу гэдэг яг тэр нэрээр ингээд явж байгаа. Энэ бол хүмүүс ч гэдэг сүлээд яг тэгж боддог. Око гэдэг нэрэнд дуртай. Тэгээд би 2017 онд хүмүүсийн ухааны сургуулийг олон улсын харилцаа гадаад харилцааны ажилтан мэргэжлээ төгссөн. Тэгээд 17 онд амчаан буюу Монгол-Америкийн онлайн техникт ажиллаж байгаад 18 онд хэлний мэдээллийн Монлайл гэдэг нэг хөтөлбөрт хамрагдаад тэгээд түүнийхээ дараа оюутлогод гэрээд ажилтангаар ажиллаж байгаа. Тэгээд сая өнгөрсөн 4 сард гэрээ манд дууссан байгаа. Тэгээд одоо би яг ирэх планаар яг дараагийн шинэ ажилд авах гэдэг ингээд бэлдээд байна. За та сая 4 сард гэрээгээ дууссан хичээлсэн. Тэгээд саяхан таны медиумаас харахад одоо гатгашаа зогоолоод ирсэн байсан. Та тэр зогоолынхаа сонин сайхнаас бидэнтэй хуваалцаж хэлж байна. Баярлалаа. Баг зэрэг ингээд одоо завсарлага аваад ингээд тийшээ явах ч юм уу эсвэл нэг жоохон өөртөө ярилцах цаг ч юм уу гарах хэрэгтэй гэж өөрөө ч гэсэн гарах хэрэгтэй гэдгийг анзаараад тгий санагдаад ирсэн. Тэгээд яг гэрээд усаад яг нөхцөлөд нэг таараад тэгээд яг 4 сарын ихээр яг аялал төлөө тэгээд Хятад, Таиланд, Лаос гэсэн 3 улсаар 3-7 оны хугацаанд яваад ирсэн байгаа. Тэгээд энэ ганцаараа явсан. Тэгээд энэ хугацаанд бас айгүй өөртөө ярилцаад дээрээс нь одоо нэг бодлоноо цэгцлээд айгүй гоё яваад ирсэн. Тэгээд тэр хугацаанд бас баг цаг юмыг ойлгоо. Тэгээд яг хаашаа явах уу? Ер нь бол яг хаашаа яваад байна гэдэг юм жоо өөртөө ярилцаад өөртөө цаг гаргаад бас байгаль орчинтой ингээд өөр орчноос л бас хүмүүстэй шинэ бас найз нөхдөд болоод ирсэн маа. Айгүй гоё яваад ирсэн. Энэ аяллаас сурсан хамгийн гол нэг зүйлтэй нь юу байсан бэ? Хамгийн гол нэг зүйл энэ бол яг одоо л хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Яг одоо л их амьдрах хэрэгтэй мэлээ. Одоо жишээлбэл би сая яг шийдээд яг энэ ажил явсан ерөнхийдөө амар баярлж байгаа. Тэгэхгүй би ингээд хойшлуулад яатсан бол магадгүй яг хойшлуулж болох байсан. Гэхдээ яг явцандаа яг их байсан. Энэ л хүн яг одоо юу гэдгийг яг дараа ингээд юм хойшлуулдаг штеп. Гэхдээ дараа чинь магадгүй хизээж болчдөг. Тийм учраас зэрэг яг одоо шийдээд явчих юм бол чи тэр одоо шийдвэр чинь чамд арай нэг одоо юу гэдгийг эргээр тусаад тэр зүйлдээ хийцэн хойнож өөрөөрөө бахархдаг. Магадгүй тэр зүйл чинь хөтөлгөөдөл чинь мэдээж тэрнээс сургамж авах. Тэр зүйл амжилттай боловч тэрнээс ингээд урамшаад ингээд цаашаа явах гэж байна. Бид хойшлуулах одоо юмыг хойшлуулахаас илүү ингээд одоо л хийл гэдэг юм гэдэг ярих хэрэгтэй. Энэ бол нэг үг гэдэг чинь ингээд өдөр бол нэг чи маргааш хөгч байгаа юм шиг амьдр гэдэг. Энэ бол яг тийм л өрөөтэй. Энэ бол амьдрах хэрэгтэй л гэж ялгаад авсан л гэдэг. За та 2017 он эхлээд медиумыг бичиж эхэлсэн. Тэгээд яг хамгийн анхны таны нийтлэл
амжилттай оюутан байх зөвлөгөө гэсэн нийтлээсэн. Тэгээд яг манай подкастын яг гол юм сэдвтэй айгу уялдсан. Тэгээд тохиолдлын учрлын гэмээр санагдсан. Эхний асуултаа танаас асуумаар байна. За тэр асуулт нь юу вэ гэхээр амжилттай оюутан гэж таны хувьд хэнийг хэлэх вэ? За тэр юу мэтлийг жоохон ярих юм бол яг ингээд төгсчд 17 8 сард байсан баа. 8 сард байсан. Тэгээд тэгж яхад яг нэг яг ажил хайгаад явжсэн үе. Тэгэл би яг өмнө яг ингээд за бичи гэсэн юутэйсэн байхгүй ингээд бодоод л төгсөрсөн яагаадгүй. Тэгэл яг 8 сарын хашаасан юмсан чинь 8 сарын ирсэн за загаас бичигээл шууд тэгэл компьютер дээр яадаг чи уусна сайн ап гэдэг амархан зүйл фэйсбүүк твиттертэй. Тэгэл шууд ингээд өглөөдөө мэдсэн чинь нэмтэн 60 болцсон. Тэгэл тэр бас айгу хамгийн анхны нийтлэл тэгээд шууд фэйсбүүк дээр хуваалцсан хүмүүстээс айгу яг фэйсбүүк надад айгу хүрээдлээ гэдэг айгу тэрнээс асуумшаа бодлоо медиум хавчиж байгаа. Миний бодлоор яг тэр 12 ч юм уу яг ингээ өөртөө ингээ тусгаад аваад үзэх надад яг 3 зүйлийг айгу чухал юм шиг санагдаж байгаа. Нэгдүгээр нь бол оюутан гэдэг хүн өөрөө айгу сурах хамгийн нэг зорилго нь сурах зорилго. Энэ сурах гэдэг мэдээж одоо 4 жил ингээд багшийн даасан ч юм уу ингээд ном хичээлээр мэдээ сурч байна. Түүнээс гадна сурах гэдэг дангас тэрүүгээр хязгаарлагдах биш. Анги хамт олон эргэн тойрныхоо хүмүүсээс суралцах. За дангаан чинь ингээд хүрээллээсээ гараад илүү олон хүмүүстэй танилцаад ингээд хорвоо ертөнц, дэлхийн ертөнц бүх зүйлийг ингээд энэ бол чихнүүдийн айгүй нээлттэй гал суралцах хамгийн том зорилго бол амжилттай оюутан хүний суралцах нэмийн нэг зорилго гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт нь оюутан хүн бас боломжуудаа маш сайн тултан ашигладаг хэвээр. Ялангуяа өнөөдөр 2019 он боломж айгүй их байна. Гадаад дотоод ингээд маш их боломж байгаа. Хаасаг өнгө боломж дүүрэн байдаг. Миний үед ч зөндөөс одоо болох мэдээж зөнд байгаа. Тэгээ мэдээлэлч бүр одоо нэг монголчуудын баг мэдээлэл явдаг ингээд платформ Facebook болчихсон шүү дээ. Facebook-оор мэдээлэл бүр асар их байгаа. Тэрийг ингээд шүүж агаад хэрэгтэй мэдээлэлээ яг надад аль нь одоо хэрэгтэй гэсэн боломжууд түүж аваад юм боломжийг л айгүй хасаар ашигладаг байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ одоо юу гэдэг тэтгэлэг гадаад дотоод ингээд оюутан солилцооны хөтөлбөр ингээд ийм олон улсын байгууллага сайн дураар хэлцэх гишүүн болох юу гэдэг тийм асар их одоо эдэмжлийн хуралд оролцох асар их боломж өгдөг. Тэрийг туталтан ашиглаараа тэгж чадвал энэ бол маш их зүйлийг өөртөө нааж аваад маш их зүйлийг өөртөө сургаж аваад 4 жилийн хугацаанд 4 жил ч юм уу 2 жил ч юм уу тэр хугацаанд аваад гарч ирсэн гэж бодож байна. Гуравдугаарт нь миний онцлмаар байгаа нэг зүйл юм бол 4 жил асар хурдан явна. Тэгээд оюутан ялангуяа нэг бакалаврын оюутан гэдэг чинь одоо ингээ өсвөр наснаас одоо том хүн болж байгаа шилжилтийн үе явц шүү дээ. Тэгээд тэр явцад энэ хүн бас өөрийгөө айгуу таних үйл явц болно. Ялангуяа миний нэг хоёр төрсэн зүйлээр нэг тимийн одоо бүлгэн дэслэхэд нэг өөрөөсөө гадна маш олон төрлийн ингээд хүүхдүүд оюутнуудтай харьцаж шүү дээ. Тэнгүүд чинь энэ л өөрийгөө л айгуу гадарлаг бол тийм л жишээлх юм бол одоо би ямар нөхцөлд ингээд илүү их ингээд ирч хүчтэй юм ааштай гэдэг юм бол би ямар ч нөхцөл айгуу тийм тухгүй болчтой юм бол би ямар хүмүүстэй илүү хүмүүстэй ингээд харилцах туртай хүн байна аа эсвэл жоохон ганцаараа явах туртай хүн ч юм уу те ингээд өөрийгөө айгуу гадарлаг болдог юм лээ. Тэгэхээр 4 жилийн хугацаа гэдэг бас өөрийгөө олох ингээд би 4 жил ингээд сурчаад дараа нь ингээд би яг энийг яг миний мэрэгжил зөв байна уу би цаашаа энийг өргөжлөх хэрэгтэй болов аа эсвэл энийг ажлын дэлбэртээ гарчиж өөрийгөө бас илүү цаашаа ингээд нээж яах хэрэгтэй болов гэж ерөнхийдөө бас өөрийгөө нэг хамгийн том одоо талбар тийм боломж олсон. Тэгэхээр яг дүгнэлгээд яг миний бодлоор амжилттай оюутан гэдэг нь маш суралцах гэсэн зорилго айгүй ухамсарлан маш сайн суралцдаг. Хоёрдугаар нь эргэн тойронд байгаа бүртээ байгаа боломжуудыг маш сайн туталсан ашигладаг. Гуравт нь тэр боломжуудыг ашиглаад өөрийгөө ингээд нээгээд өөрийгөө олоод яг цаашаа өөрийгөө олох тийм тэр энэ гурыг хэрэгжүүлж байгаа хүн яг магадгүй миний бодлоор шүү дээ. Амжилттай оюутан гэх юм болов. За баярлалаа Окогч. Энэ удаагийн дугаар манд их онцлогтой дугаар байгаа. Ягаад гэхээр манай подкастын багийн 3 хөтлөгч маань зэрэг хөтлөлт хийж байгаа. Тэгэхээр та сая ярьлаа. Оюутан насны 4 жил маш хурдан өнгөрдөг гэлсэн. Тэгээд биднээсийн хувьд ч гэсэндээ одоо 3 дугаар курсээ төгсөж байна. Юу болсон бэ мэд 3 дугаар курсээ төгсөж эхлэв. Одоо тэгээд дараа жил 1 жил тусраад л ажлын байран дээр гарах байх. Тэгээд бодоод тахад яаж их хурдан тийм болохоор яг таны хэлсэнчлэн бид нэр ингээд өөрсд байгаа бүх боломж нөөцүүдээ тулталн ашиглах хэрэгтэй байгаа. Тэгэхээр өөрийн чинь хувьд хамгийн их үр өгөөжтэй өнгөрүүлсэн зуны амралт чинь ямар
байсан бэ? Би яг 1-3 дахь курсын хазны явдлыг онцлмаар байна. Яг яасан бэ? Хоёуланд нь яг нөгөө оюутны судалгааг яаж таарсан. 1-р курс дээр би нөгөө ISEC гэдэг бүгдэрэмт бах те оюутны залуучуудыг усан дууссан. ISEC-д олоосон маглах гишүүн байсан. Тэгээд тэр гишүүн байх хугацаанд яг өөрөө яг буцсан л мэдээж тэр байгууллагч нь өөрөө олон улсын соёл шилжээний байгууллага ингээд оюутнуудыг сайн дураар эсвэл дадлахаар ингээд мөржлийнхэн дагуу явуулдаг байгууллага. Тэгээд би яг нэг өөртөө хата нэгд гишүүн болж амж яагаад хөтөлбөрийнхаа одоо тэр байгууллагынхаа нөгөө үндсэн хөтөлбөрөөр нь явж болохгүй гэж тэгээд аплайдаал тэгээд тухайд яг ми анх удаа ингээд гадаад явжсэн тохиолдол байсан. Тэгээд оронгоо сонгоод явж байгаа Тайланд байсан. Тэгээд анх удаа Тайландд тэгээд Тайландын нэг Сисик гэдэг мужид нь би тэгээд надаас гадна олон улсын ингээд хятад Малайз, Индонез гэх мэтлэн Азийн хэд орны хүмүүс ингээд хуваагдаад тэр мужийн ингээд дунд сургуульд англи хүүхдэд англи заасан. Тэр бас миний гоё бас нэг талаасаа сорилттой боломж байсан. Яг өөрөө сурахаас ш хүмүүс ялангуяа Тайланд ч бас нөгөө хотын бүсээр явал мэдээж айгүй нөгөө хүн бол ингээд англиар ярьдаг болдог. Англиар ярьдаг баг бас англи заана гэдэг нь надад айгүй тийм нэг талаасаа айгүй тийм сэрэлтэн нэг талаас аяга гоё хөвчлөлтэй цагийг аяга гоё өнгөрөөсөн. Тэр хүүхдүүдтэй ингээд хайлж яхад энэ бол аяга гоёсан. Тэг яг ингээд яг хамгийн хичээлийн би сүүлийн өдрийг бүр амар мартдаг байна. Надад бүр амар гоё. Амар өсчихсэн. Ингээд нөгөө таланч бас аяга нөгөө соёлтой буддизм маш их дэлгэрч байгаа шүү дээ. Тэгээд яг хүмүүс одоо гадны чинь хүлээж авахтааш тэр одоо ухтахтааш тэр ингээд гараж өгтөөш аяга тийм гоё соёл бол одоо тийм одоо юу гэдэг заншилтай ч юм уу тийм ээ л яг ингээл явж байгаад айгүй хүн болон тэгэл бэлэг өгөөл тэгээд яг нэг зүйл нэг юм бол нэг цагаан уяг ингээд гарт ингээд одоо бугуучиг яаж байгаа тэр нь болохоор ингээд цагаан ч угаас айгүй тийм гоё юм одоо бэлэгдлийн тийм одоо буддизм дотор тийм шүү. Тэгэл сайн цагныг өрөөгөл надад ингээд хүн болон ягаад миний бүр гар ингээд дүүрээ тэгэл тохой бас хичээл зааж авах хэвчээ нэг миний хичээл зааж авсан анги нэг юм монголоор ярих юм бол нэгээс сэтгүүрийн оюутнууд хүүхдүүд байсан. Тэгээд зарим том болсон одоо автэж гэх юм 14 татаа хүүхдүүд ингээд намайг ингээд нэг ханаас ирсэн юм байна жоохон ингээд жоохон арай нэг өөрөөр хараад тэ зарим мэдээ жоохон хүмүүс ингээд сонсож байгаа. Тэгэл тэр хүмүүс чинь тэгжсэн үгчээс хамаагүй бүгд ингээд юм ингээд цагаан авьяа зүгэлж байгаа юм гэсэн. Тэр бүр амар тахгүй. Тэр нэгдүгээр курс тэгж ингээд иржсэн. 3 дахь курс талаараа бас оюутны талаар явжсэн. Тэр нь болохоор Америк руу явжсэн. Америкийн үйлчингээс маш олон хөтөлбөрүүд нөө зарладаг шээ. Тэр нь нэг хөтөлбөр нь яг эмэгтэй оюутнуудад зарладаг. Эмэгтэйчүүдийн маллайлагийн хөтөлбөр. Тэгээд тэр маань яг нөгөө эмэгтэйчүүдийн эрх арай нэг баг гэх юм уу? Арай нэг баг зөвч хүн хөндөгдөд байдаг тэр усууд ингээ хүүхдүүд эмэгтэйчүүдийг аваачаад Америкт ингээд бас олон мужийнх нь евро хуваагдаад явж байдаг. Тэгээ бид хэдийн манай яг хөтөлбөрт болохоор Пакистан, Нэтэг одоо Марокко гэх мэтчлэн нэг юуны одоо нэг Middle East дундад Азийн хүүхдүүдтэй бид хэд явж байсан. Тэгээд тэр бас маш гоё мартагдахааргүй. Бас айгүй гоё зам байсан. Одоо тэр Монголын мэдээж эмэгтэйчүүдийн одоо ирэх одоо юу гэдгийг энэ л гайгүй гэж би өөрөө ойлгодог байсан. Гэхдээ дэлхийн нөгөө талд бүр амар зүйлүүд тэгээд тэр хүүхдүүдийн яриа тэр хүмүүсийн түүхээс үзээ тэгээд энэ бол бас айгүй арай харах онцгой нэгдэжсэн л та. Тэр бас аюу гоё. Тэгээд туршлагалж байсан. Окей ч та баярлалаа. За тэгээд таны сая сонсцогод бол та бол тэгэхээр зуны амттай өнөхөр гоё үр бүтээлтэй сонирхолтой өнөр тийм ээ. Тэгээд хүүхдүүд хичээл заагаал өөрөө гадаад дээр аялал их зүйлээс сурч мэдээж. Тэгээд сонирхолтой сонсогч. Тэгээд бидний хувьд гэсэн одоо их оюутнууд ер нь зун хичээлээ дуусгаал амраал ингээл өөрсдөө төлөвөө гаргаал за нэг 100 нэг ийм сурч юмсан нэг ийм их ажил хийсэн юм уу. Тиймэрхүү бас их төлөв гаргадаг байх л та. Тэгвэл таны хувьд оюутнууд ингээд зуны амралтаараа хийх хэрэгцээтэй чухал зүйлс юу вэ гэж асуумаар. Яг тийх ёстой гэж бас хэлэх нь жоо өрөөсгөл хүн болгоны сонирхолтой юм ийм бас төлөвлөсөн ч юм тий. Яг илүү тэгэл мэдээж яг зүгээр гэртээ суугаад компьютераа штэ дуцаа штэ тахаас мэдээж бас илүү бас байгаль хэлхийдээ илүү ойртол агаар тус гарвал зүгээр. Тэр нь ингээд баг одоо 1 сар 3 сар жаа амарч байгаа гэсэн үг биш яг. Одоо яг миний сайн хэлсэн бас одоо юу гэдгийг баг зэрэг ингээ 14 оногч яг хэд хугацаанаас үл хамааран баг зэрэг агаар дэлхий одоо дэлхийн ертөнцтэйгээ ингээ жоохон ягаад талгаа зэрэг ингээ сэргээгээд одоо тэгээд
илүү бас цаашдынхаа юугаа хараад ч юм уу тий илүү бас байгаль дэлхийдээ илүү ойртон бас зүг юм болов гэж бодож байна. Нөгөө талаас яг хийж амжаагүй одоо нэг хэл сурдаг шүү дээ. Бид ингээд дундаас нь хайдан ч юм уу тэрийгэ өргөлүүлдэг ч юм уу. Одоо юу юм чинь ямар ч нэг төлөвлөгөө гаргаад нэг сард нэг юм эсвэл 14 хоногт нэг юм төлөвлөгөө гаргаад явсан дээр гэж би бодож тийм яг заавал фитнестэй явах хэрэгтэй юм явах хэрэгтэй гэж би яг хэлж бас нэг хэлж чадахгүй байна. Ерөнхийдөө төлөвлөгөө гаргаад нэг ч өдрийг бас ерөнхийдөө бол нэг үр дүнгүй бас өнгөрөөд хэрэггүй. Нэг юм үүд шүү дээ. Зуны амралт бол амралт биш. Энэ бол бусдаас холтон тасрах боломжтой. Тэр хөлтөд би бүр амар санаж нэгдэг. Ингээл хүмүүстэй ингээд амраад байгаа юм шиг харагдаж байгаа юм болоо цаана ингээл юмаа хийж авах хэрэгтэй. Ичгээ өгч минь маш их ном уншдаг нь одоо харагдсан. Тэгээд яг одоо би 100 унших номынхаа чагсаалтыг гаргаж байгаа байхгүй юу? Магадгүй бас манай сонсогчид донд маань яг энэ 100 одоо эдгээр номыг уншиж даа гэж бодож ич магадгүй тэрхүү сонсогч та яг ямар номыг зөвлөгөө болгож яг нэг санаг замсан л болохоор ядуу баяа. Тэр бүр үнэхээр яг бас миний хархан зүг үнэхээр өөрчилсөн ном. Яг мэдээж яг одоо тийм гардаг хэдний хашин. Гэхдээ ингээд бол хүмүүс болгоны бол зайшгүй юм шиг ном. Одоо юу гэдгийг яг би дөрөв одоо энэ бол хүмүүсийн одоо яаж явах одоо ирээдүйн чи яг ямар амьдрал тулах мэдээж хүмүүс өөртөө гарт байдаг. Гэхдээ тэрс гарт байгаа зүйлийг бас өөрийнхөө сэтгэлгээгээр хүмүүсийн одоо хүн юу бодон түүнийг ингэж хэрэгжүүлдэг гэдэг үүдэж штэ. Яг тэрнтэй адилхан хүний сэтгэлгээ л ерөнхийдөө хүний яаж бодно, юу бодно, ямар ингэж акшн аавн тэр зүйл чинь одоо чиний өнөөдөр хийж байгаа зүйл чинь ирээдүйд ингэж 3-4 сарын дараа 3-4 жилийн дараа чиний өөрөнд тэр зүйл чинь тодорхойлж яадаг учраас ерөнхийдөө сэтгэлгээ гэдэг бол айгүй чухал. Хүн юу бодож ийн, эрийг бодож ийн юм өөрийнхөө талаар сайн бодож ийн гэдэг энэ сэтгэлгээний тухай нэг талаас нь хоёрдугаарт яг одоо хүмүүсийн нийтлэг ойлголт одоо байдаг шүү дээ. Юу гэдэг баячууд ингэж тэгж баяждаг гэдэг ч юм уу. Эсвэл ядуучууд тэгдэг гэдэг. Тэр одоо хүмүүсийн бас сэтгэлгээг бас айгүй өөрчилсөн юм. Энэ бол хүн болгоны бол маших та намын нэг гэж бодож. За ном санал болсон баярлалаа. За ингээд дараагийн асуулт руу орцгоё. Таны нэг медиумын нийтлэлээр аль болох олон удаа дадлаг хий гэж хоёр татсан байсан. Тэгээд одоо яг зуны уйлрал 2-3 дахь курсийн маань хөвчлэн дадлага яг хийж байгаа байх эсвэл хийх гэж байгаах. Тэгэхээр та өөрийн туршилт дээрээ үндэслээд дадлагыг яг хэрхэн одоо үр бүтээлтэй илүү их зүйлийг өөртөө наалдуулж ингээл хийвэл зүгээр юм байна. За төгсөөд яг ойлгосон та ганц удаа биш үү бараг курс болгондоо нэг хийдэг байжтэй гэж аяг ойлгочихсон. Тэг яагаад гэж ойлгосон бэхээр дадлаг хийх тусам ингээд чи ялангуяа өөрөөр салбарын газар дадлаг хийх бас өөр юм шиг санагдсан. Тэгжээч чи яг за би энэ салбарт нарай тохирохгүй байна. Надад энэ салбар нарай болох юм байна гэдэг ч юм уу тий. Эсвэл бүр ингээд тэр дөрвөн салбарт амар сайн чи ажиллаж магадгүй нэгдүгürt одоо хүрээлч нэг аюу тамсан чи салбар салбарын хүмүүстэй ингээд найз нөхөд ах эгч нартай болчихно гэсэн үг. Хоёрдугаарт бас магадгүй сайн ажиллаж чамаг ингээд за миний төв төгсөөд хүрээдэр гэдэг ч юм уу бас тийм боломж бас авчаална. Өөрийнхөө сонирхлоо бас дааж байгаа сонгол бас өөр санагдсан. Одоо жишээлбэл бол би яг оюутан махтай яг одоо медиа салбарт ажиллана гэж аяг боддог гэсэн. Тэгээд медиа салбарынхаа би нөгөө багтаа UBS мэдгэгээ үздэг гэсэн байхгүй юу. Тэгээд UBS телевизийн хөдөө UBS телевиз одоо дуртай гэх юм уу. Яг тухайд яг UBS телевизийг за энэ хөдөө Монголын гайгүй телевиз нэ гэж одоо үнэлдэг гэсэн. Тэгээд яг тухайд яг өөрөө очиж уулзаад UBS телевиз би танаа дадлага хийх гэсэн маа гэсэн чинь айгүй намайг айгүй гоё хүлээж аваад баха өөрөө телевиз авсан л гэсэн чинь тэр яг тэгж аваагүй. Тэгээд UBS айгүй гоё тэгж авах нь тэгээд за чи хөрөд даваа гэхээр тэгээд очиж дадлага хийчихсэн. Тэгэхээр нэг талаасаа өөрөө яг сонирхол дээрээ очиад үндэслээд яг өөрөө дадлагыгаа сонгох нь зөв. Нөгөө талаас аль болох яг ялангуяа нэгдүгээр курсынхан сонсч ивэл ерөөдөө курс болгондоо ч юм уу тий асуулт зуны хамгаалалт ч юм уу ерөөдөө дадлага бол аль болох хийх нь бол айгүй үүдэнтэй шүү. Айгүй чамдаа удалтай. Яг ялангуяа өөрөө цаашаа ажиллах салбараа ойлгож байгаа нь хүмүүстэй илүү харилцаад холбоотой тогтооно. Илүү бас ажлын талбарт өөрийгөө илүү бэлтжин гэсэн үг.
дадлага эхлэж байгаа хүмүүстэй гэж хэлэх юм бол одоо мэдээж бид чинь тухайн байгууллага нэг одоо салбар нэг одоо эхлэлцэл хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дан ганц тэр эхлэлцээр ингээд одоо юу гэдгийг хязгаарлагдах биш. Аль болох тэр байгууллагатай бүрэн танилцаад дээшээ доошоо 2 3 давхраар нь яваад өөрийгөө ингээд хүмүүс танилцуулаад хайгч би ийм оюутан шүү. Би ингээд дадлага хийж байгаамаа гэдэг өөрийгөө танилцуулаад явах нь бас юу би тэрийг галцсан л да яг намайг дадлага хийж байгаа юм хэлдэгсэн чи очоод мэдээний албанд яваач чи очоод тэр юуны албанд яваад хүмүүсээ танилцаач гэдэг нь би хойд бас жоохон нүг задраагүй ч юм жоохон ичдэглээсэн. Тэгэл яг нэг албанд л хажаад би өрөөдсөн. Тэгэхээр аль болох бүх одоо тэр байгууллагынхаа бүх одоо юу гэдгийг бүх нөхөлсрөний очиод өөрийгөө танилцуулаад тэр хүмүүстэй бүгдэндээ танилцаад аягүй гоё дадлага хийвэл зүгээр. Бас нөгөө талаас нь яг хүмүүс нөгөө хэллэгчтэй ингээд дадлага хийх одоо юу гэдэг оюутнууд ч юм уу надаар цай кофе зөвлөхөд би юм хийхгүй байна гэд яг нэг талаасаа яг тэгж хийж бодно. Гэхдээ нөгөө талаасаа даанч өөрөө бас жоохон сэргэлэн өөрөө бас жоохон ингээ юм олж авах юутай байвал зүгээр ингээд би энийг хийх гэсэн би ингээд ийм яаж ам би цаашаа ингэж явах юм та ингээд надад зөвдөл заавал бас юуны одоо мэржлийн талаасаа хаалгүй шүү дээ. Тэр хүн ч бас мэдээж бид гэдээс ах гişнэр байгаа юм чинь би ингээд одоо цаашаа явал ингүүл яах вэ? Би одоо аль сургуулаар явал дээр вэ? Тэр хүмүүсээс бас зөвлөгөө авал бас зүгээр аль болох хүмүүсээс нөгөө өөртөө нааж хаан тул тээ. Би яг тэгжээс яг тухай нөгөө нэг UBS-тэй надад тэр цагаал нээжсэн төлөө тэгээд эго бас мундаг хүмүүс байсан. Тэгээд надаас аюу аймаг зөвлөжсэн чи одоо тийг ингээ одоо ингээ цаашаа чи явал эн чин болд эн чин болохгүй эн чи хүмүүстэй тод мэдлэл гэл юу ч хүн болгонтой мэдлэлтэй цэвэрлэгч гэж цэвэрлэгчтэй нэмэгдээд юутай биш захирлаа нэмэлж чи цэвэрлэгчтэй мэдлэх гэж болохгүй чи хүн болгонтой мэдлэл гэл надад аюу тэгж амьдралын ч тэр ингээ ажлын ч тэр юмнуудыг аюу гоё цаачсан. Тэгэхээр илүү л өөрөө бас дангаас нөгөө нэг хүмүүсээс над юу зааж өгөх бол гэж хүлээхээс илүү өөрөө бас юу болж авах вэ гэдэг хүмүүстэй айгуу тийм илэн лангу байгаа л хайгч яах вэ гэдэг яг нэг юм долгоноод байгаа гэсэн үг биш аа. Гэтэл ингээд өөртөө жоохон дэж юм цогч байгаа юм чинь илүү гоё сэргэлэн байгаа л хүмүүсээс илүү л юм нааж авах гэж бодох хэрэгтэй. За миний хувьд бас яг одоо нэг дадлага хийх гэж байгаа. Тэгээд дадлага хийхдээ таны хэлсэн саяны зөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж бодож байна. Ер нь их байгууллага айгу нээлттэй байдаг юм шиг үлээ шүү дээ. Зүгээр ингээд очиод би ингээд танад ингээд ажилласан юм аа гэх юм бол нэлээд нээлттэй байдаг гэж би ойлгож байгаа. Тэгээд яг 100 юу хийхээ бас мэдэхгүй байгаа оюутнууд байвал дадлага хийхийг сая огоогч маань зөвлөлөө. За ингээд хэдлээ дараагийн асуулт руу орцгоё. Тэгэхээр оюутан насны танд хамгийн дурсамжтай мөчтэй нь юу вэ? Түүнээсээ бидэнтэй хуваалцах. Тэр мөч нэг хэллээсэн байхгүй та нар ингээд хичээлээ хийжсэн нэ биш. Та нар ингээд одоо ингээд ангийнхантаа хөвчлөжсэн л та нар ингээд саний шүү гэдэг тэгдэгсэн байхгүй. Гэтэ надаа яг хүн хүнээс л болдог ш. Надаа их зэрэгээр би нэг тэгжсэн нэг санахгүй байгаа. Нэг амар гоё төрсөн байхгүй байхгүй. Тэгээ харин яг хичээлээ хийгээд ингээд намайсан суужсэн чинь өсөөл яг ингээд надад Тайланд явсан Америк гэсэн тэр нь туршимжил илүү үнцэнтэй илүү гоё санагдаж байгаа. Ягаад гэвэл би амар хичээж тэр яг үнцэнтэйгээр өөрөө олж авсан матар. Яг би яг туршимжтай зөвлөх юм яг тэр яг Америкт явсан би яг тэр боломжийг яаж авснаа би бодлоо гэж байна. Тэр юу байсан яг би тэр одоо тэр сүсийг гэдэг хөтөлбөр яг нэгдүгээр курсээс мэддэг гэсэн. Тэгэхээр чи нэгээс 3 дахь курс байгаа шүү дээ. Нэгдүгээр курст би харчаад нэг шаардлагатай харчаад тийм байгаа. Англи амар сайн байх гэхээр би жоохон айгаад за би арай болохгүй мөн эхний жилдээ өөрөө голцсон байхгүй. За билээ. Тэгээ 2 дугаар жилдээ хүмүүсээс ингээ асуу сургалаад наа чин боломжийг болно гэдэг хань ардчлалтай бүр айгүй жоохон ухамсаргүй юу гаргаад за болох юм ингээд яг дедлайных нь яг өмнөх өдөр нисэг авчиад тэг өгцөн чинь тэнцээг юугаас яг мэдсэн. Тэгээ сүлд нь яг нисэг авсан чи бүр амар син нэмжиж өгсөн юу яг угаасаа аргагүй яг яаж тийм тэнцээг байдаг өөр яг амар шар хөдлөөд тэг дараа жил бүр амар хичээл баг 11 сар зарлагддаг. Яг зарлагдсан өдрөөс нэхлээл амар тийм хэцүү заавал тэг явал ийсэн тэнцээ тэгээ дараа нь ярьсан тэр тэнцэжсэн. Тэгээ тэр бүр амар байжсаг оюутан насны ураг амар яг өөрөө хичээл зүтгэлээр авч ирсэн. Үнэхээр яг чин сэтгэлээсээ баярлж байсан. Тэр л миний туршимж гэх юм уу. Тэгээд энэ бол хүн яг хичээгээд явал ерөнхийдөө яг боломжийг үзүүлэх гэж байхгүй. Тэгээд яг төлөвлөгөө гаргаад тэрэндээ ингээд чатараатай өдөр болгон заавал нэг дор хийх биш эсвэл урааж агаад яах биш яг өдөр болгон баг багаар дахиад харин ерөнхийдөө хүн яг төрсөн зүйлийг хүртэг юм гэлээ. Тэгээд тэр яг миний хамгийн гоё туршимжтай оюутан цагийн.
Сонсогч маань сүсийн хөтөлбөрийн талаас сонирч иж магадгүй. Тэгээ та тэдгээр хүмүүс зориулаад энэ хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулж байна. За. Сүсий гэдэг хөтөлбөр нь болохоор Study of the United States Institute гэдэг. Ингээд дотроос сүсий дотроос олон янз байдаг. Эмэгтэй оюутнуудад зориулсан, багш нарт зориулсан, эрдэмтэд зориулсан гэдэг. Монголчууд бас тэр ерөнхийдөө бүр нэг яг тэр цаанаас Америкийн төрийн департаментаас зарлж байгаанаас олон төрлөө тийм билээ. Монголын элчийн сайдаас зарлсан болохоор энэ гурав байт юм билээ. Тэгээд энэ хөтөлбөр нь 1-ээс 3 дахь курсын бакалаврын оюутнуудад зориулсан. Тэгээд жил болгоны 11 сар зарлагддаг. Тэгээд 12 сарын дундуур яг дедлайн ингээд хугацаанд авчдаг. Тэгээд 1-р 3 дахь курсын мэргэжлийн дээр хамаарахгүй. Тэгээд хамгийн ихний ээлжинд нэг аппликейшн бөглөөд тэгээд нэг personal нэг motivation letter бичээд бас нэг багшаараа ч юм уу нэг таньдаг одоо нэг өөр чи ажиллаж байсан байгууллагын ч юм уу те нэг reference letter бичээд тэр гураагаа хүчтэй. Тэгээд дараагийн шинэ тэнцвэл ярьлага өгнө. Ярьлага хэлтэй сайдын яам дээр нэг тэр хөтөлбөр хариуцсан хүмүүстэй ярьлага өгөөд тэгээд тэнцэх юм бол тэнцлээгээд гэхдээ яг бас тэрний яг сүүлийн шит биш үү. Тэгээд цаанаасаа дахиад тэр чиний материалыг ингээд тэр төрийн тэр нэг үндсэн Вашингтонд үздэг юм лээ. Ингээд яг Америкт ижил болох энэ яасан виз энтрийн асуудлыг сайн шалгах юм лээ. Тэгээд яг боллоо гэвэл яг 3 сарын дундуур хөц хариу гарчдаг. Тэгээд 6-7 хоногийн турш чи ингээд олон орны ингээ оюутнуудтай одоо эмэгтэйчүүдийн манлал лидершип ингээд манлал гэж юм бид нар яагаад одоо нийгэмдээ ингээд бид нэр одоо юу гэдгийг нөлөө бүхий байж яагаад ингээд юм хийх ёстой яагаад зөвхөн өөрийгөө бодоод биш өөрийгөө бодоод байх ёсгүй юм бэ яагаад өөрөөр туслаад мэддэг зүйлээ нийгэмдээ туслаа байх ёстой гэсэн юм хөтө мессежийг өгдөг. Тэгээд хөтөлбөрийн төсөл бид хэд бүгдээрээ нэг юуны төслийн санаа бодоод тэгээд тэрийг ингээд их орондоо очиод хэрэгжүүлэх тийм даалгавраад бичдэг баг. За баярлалаа. Тэгээд танаас бас асуух нэг асуулт байгаамаа. Тэр нь болохоор таны медиум дээрхний нийтлэл нь болохоор чи заавал тууштай байх албагүй гэсэн нийтлэлсэн. Тэгээд би анхандаа гайхаад өмнөх нийтлэлүүд дээр тууштай байхыг их зөвлөсөн мэтлээс яг нэр тууштай байх албагүй бичсэн болоо гэсэн чинь нөгөө нэг өөрийнхөө яг ямар арга замаар ирээдүйн зорилготой ирээдүйн өөртөө хүрэхээ мэдгүй байгаа хүмүүс олон зүйл хийж ээж тэр өөрийгөө олдог гэж бичсэн байгаа. Тэгэд энэ нь ч гэсэндээ яг гүнсэтэй адилхан санагдсан. Гүнсээ бас түрүү жил гэхэд натай зөв 50 авч чагаад гинт хоёулаа болонгуудаа өөрөө эзээр оронгууд намайг эзээр авах гэж хэлсэн хүн. Тэгэд энэ талаараа бас хаваалцаач игээд ярихсан. Би яг юу нэг миний үзэл бодол яг шингэсэн нийтлэл яг хүн яг өөрийгөө яг бүрэн дүрэн хүн 100% өөрийгөө олно гэж юм гэдэг байна. Миний нэг анзаарсан эргэн тойрны хүмүүс эсвэл ингээд уншид одоо мэдсэн зүйлээс анзаархад хүмүүс ингээд өөрийгөө олоогүй жиж ингээд нэг зүйл нэг ажил ордог ч юм уу эсвэл нэг зүйлд ингээд бариад авчдаг. Тэрийг ингээд тэрнээс үр дүн гарах гэж юм уу эсвэл нэг бусны хэлснээр ингээд заавал тууштай байх гэдэг яадаг гэл. Тэгсэн мэтлээ тэрэндээ дургу. Тэгэл тэрнээс ингээд тууштай байх гал. Тэгээд миний саяны эхний хоёр ажиллаж гисэн яг үнэхээр яг миний яг хүссэн зүйл байгаагүй л би тэрийг үгүйсэн мэдэрчээсэн. Тэгээд хэрвээ би эхний хоёр ажилдаа ч юм уу тэр ингээ үлдээл би ингээ хүмүүс тууштай байсан гэсэн утгаараа ингээ 1 жил 2 жил 3 жил ч юм болчихвол би бүр яг өөрөө тийм ямар ч тийм аз жаргалгүй хийж байгаанаас аз жаргал мэдрэхгүй тийм хүн болох байсан гэж би яг өөрийгөө ойлгож байгаа. Тэгээд тийм тэрийг мэдэрсэн болохоор би яг ингээд 6 сар ч юм уу 7 сар ч юм ингээд ажиллаад гарцсан. Тэгээд тухайд хүмүүс надад хэлчихсэн чинь ингээд юм тууштай бай ямар хэм солилт юм байл ингээд. Тэгээд яг нэг талаасаа би яг хүмүүсийн бас нэг бодол санааг нэг амар сонсоод хэрэггүй. Яг ялангуяа ээж аав ч гэсэн мэдээж бидний ээж аав бидэрт ингээд худлаа юм бидрийг сайн сайхан яваасаа ингээд алдчих жонхон тул гэж үздэг. Гэхдээ хинч бидний дотор орсон 100% мэдээж хинч адлахгүй ээж аав чинь гэсэн найдах хүлэгчний дотны яасан гэсэн зөв ойлгохгүй. Тийм учраас яг дотор хүн чи яг юу гэж яг мэдэрч байгаа тэр мэдрэмжэндээ л яг идэх хэрэгтэй юм лээ. Тэгээл ч яг үнэхээр яг чинь тэр ажилтан бүтэхгүй байл гаргал хэрэгтэй. Үнэхээр яг нэг л биш санагдаад бол үнэхээр гарах зэрэгтэйлэх хэрэгтэй. Заавал ингээл хүн гэсэн ч юм уу эсвэл заавал заны хүсн дуусгах чи яа тэгэл нэг гүрийгээ тууштай баах үнэхээр халаагүй. Ялангуяа өөрийгөө олоод өгөх. Өөрийгөө олоод ингээл яг үнэхээр энэ чиглэлээр явах юм байна. Би ингээд жүжигчин дуучин би ингээд цаашаага ийм чиглэлээр явах юм байна. Гэдгийг олцсон бол мэдээж тууштай явж мэдээж үр дүн гарна. Мэдээж амжилт тийм хүлээж байгаа. Гэхдээ яг өөрийгөө олоогүй дөнгөж ингээд хаашаа явах вэ? Би ч яг тиймээс төгсөж гараад яг
яг энэ чиглэл явах юм уу гэл амар олон тэгэл медиа спорт ороод бизнес спорт ороод сая 6 спорт ороод гараад ирсэн. Тэгээд яг аль нь яг миний хүссэн зүйл биш байсан болохоор зэрэг бай ингэж гарсан. Аа тэрнээс яг хүссэн зүйл мөн байсан бай ингэж сууштай ингэж явах байсан. Тийм болохоор зэрэг ингэдөө яг яг өөрөө яг хүссэн зүйл яг за энэ яг мөн байна да гэж яг өөрийгөө олоогүй л тохиолдолд заавал ингэж тууштай байгаа юмд ингэж гүрийгээл тэг хүсээгүй мөртлөө гүрийгээл за нэг тусгач яг ингээл нэг он хүртэл ингээл тех бол ямар ч хэрэг байхгүй гэж байлгаж байна. За их сонирхолтой хариуллаа. Миний хувьд бол эсрэгээрээ байх байхгүй юу? Танихаас яагаад гэхээр би яг өөрөө одоо сонгосон мэрэгжилтээ тууштай явж ивэл тэрнээсээ илүү их ажрал эмзэрдэг хүн. Ярилцлагаа дуусгаас өмнө танаас нэг зүйлийг асуухыг хүсэж байна. Тэрний юу гэхээр та маш таны ингээд нийтлүүдийг уншдаад маш зоригтой аялагч юм шиг санагдсан. Ганцаараа ингээд ар хангаа явж ажиллаж байна. За бүр ганцаараа ингээд Монголоосоо гараад тий саяхан одоо Таиланд, Лаос, Бээжин зэрэг ингээд ус хотуудаар ингээд ганцаараа аялаад ирсэн. Тэгэхээр магадгүй ингээд яг ингээ аялахыг хүсдэг гэсэн мэтлээ хамт аялах хүмүүс олдохгүй байгаа ч юм уу эсвэл эцэг их нь ингээд ганцаараа аялыг гэхээр за чи эмхтэй юм бэ ч юм уу те яг октодод бол яах гэдэг айгүй аюултай штэ ч юм ингээд гадны нүл орж ирээд ингээд хөдөлж чадахгүй хүмүүсэж магадгүй. Тэгэхээр тэрхүү хүмүүст та яг ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгэхээр юуны өмнө яг өөрөөсөө л яг хэрэгтэй яг чүнхээр яг аялмаар байна уу? Яг эсвэл зүгээр ингээд бүр амар хүсэж байгаа эсвэл зүгээр л аялмаар байна уу гэх нэг жоохон ялгаа авах шиг бүр амар хичнээн хүсэх эсвэл зүгээр нь хүсэх. Тэр хоёрын ялгааг олоод үнэхээр их маш хүсэж ивэл тэрийг ингээд зориглол явах хэрэгтэй. Яг намайг яг саний яг аялал гэх юм бол яг эхлээд бол ээж авч юмчгүйсэн. Гэхдээ би яг ингээд юмнуудаа ингээд захиалаад бэлэн болцсон байна. Яг ялцчихгүйсэн. Яаж чадахгүй шүү дээ. Тийм чинь за замын яг болгон шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо юу гэдгийг ер нь бол жоохон базар зэрэгэл гарах хэрэгтэй. Тэгээд мэдээж яг сөрөг зүйлэн тодорхойлол ингээл аюултай ингээд аюул мэдээж сөрөг зүйлэл чи татаад байна шүү. Тэгэхээр сөрөг зүйлд нь биш илүү эрэг зүйлд нь ягаад мэдээж сайн зах яваад ингээд эрэг басаа ингээд гоё яваад ингээл илүү өөртөө ингээл тэр зүйлийг илүү татах хэрэгтэй. Тэгээ хамгийн ихэнд бол мэдээж яг тэгэхээр яг өөрөө өсөж ийн үдгийг тодорхойлоод тэгээ яг өсөж ийл гэж шууд зориглол тий. За юугаар газар явах вэ? Тэр гэлс тэр нөө юугаа аваад гал тэрний хавлуудыг аваад юугаар явах гэлс тэр юм захиалаад гэлс юм өдөө хөлхөл хэрэгтэй. Нийт хөлч юм бол чи ингээд амар тийм тэрэндээ бүр нөө нэг хүлээж чадсан доглоод байдаг. Тэгээд нэгэнд бас яач юм бол гэр бүлийнх нь найз өгчин ч гэсэн нэгэндээ за гэл за миний хөл болгоно шүү дээ. Тэгээд тэгж юм чирс зүгээр аюу тийм зэрэгтэй хөдөлгөөл тэгэл явах хэрэгтэй л гэж байна. Оюутнуудын хувьд санхүүгийн асуудал бол нэлийн байгаа. Тэгэхээр магадгүй яг ингээд Монгол улс дотроо өмнө очиагүй улсуудаа очих одоо боломжийн зүүн байгаа гэж бодож байна. Тэгэхээр та яг тэр архангаар руу ганцаараа аялж ирсэн шүү дээ. Тэр аяллахын тухай бидэнтэй хаваалцаж. Одоо баг хүн болгоно л нэг юунд илсэн байгаа гэж бодож байна. Дэлхийн аялагчд групп гэдэг шүү дээ. Тэнд тэгэл дотооддоо аялнаач хаваалцаа, гадааддаа аялнаач хүмүүс хаваалцаа. Тэр юу надлаа бас инспирэшн болдог. Тэрийг бас харж байхад иргэд бас Монгол маань бас гадаадаас тутахгүй баг илүү хав амар маш олон үзэсгэлэнтэй газартай шүү дээ. Тэгээ би яг түрүү зөө яг нэг үсгийн дараалал харж байгаа эхлээд тэгээд иргэд яг тэр нэг аймаг голны үзэсгэлэнтэй газар гэдэг нэг юу гэдэг яваад байдаг шүү дээ. Тэрнээс харж байгаа л тэгэл тэрнээс харж байгаа л яваад үзэхэд тэр нь бол гингүүлж үж. Тэгээд угаасаа Монгол нэг Орны дэвчрийг хэмтэн шүү дээ 10 мянга 20 30 мянга л тэгэл мэдээж нэг за малчин айлч юм уу эсвэл нэг жижиг нэг газар бодлаа гэдэг 15 20 мянга гэд бас гайгүй тэгээд бас мэдээж хоолойны дээл нэг 100 240 мянга гэдэг нэг цагаагүй нэг гайгүй тусна тэгээд бас яг найз дотоод бол найз нөхдөд явуул гоё яг миний хувьд бас найз нөхөд заггүй гэдэг би газар явцсан гэхдээ энэ бол дотоод бол олоолаа явуул илүү хөвчлээ хаа тэгээд ер нь бол бас тэр нөгөө юугаа харж агаад аль орн аюугаа үзэсгэлэнтэй нөгөө нэг хаашаа явах гэж байгаа бас ингэ тодорхойлох бас зорилгоо юугаа гаргаад тэгээд юугаа захиалал тэгэл энэ бол тэгэл зэрэг гаргаал очиход тэг болд юм дүү заавал бас бүх юм ингэ нэрэлээгаа тэг ингэ бас тэгээд хаас илүү ингэ нэг тавьчаамаа тэгээд цаанаас ингэ смут тэгэл хөвчтэй шүү дээ. Одоо манай подкастын хамгийн сүүлчийн асуулт бас миний хамгийн дуртай асуулт байгаа. Энэ болохоор хэрвээ танд Монголын бүх оюутны өмнө гараад илтгэл тавих боломж олдвол та тэрхүү энэ дээр юу гэж хэлэх байсан бэ?
Баярлалаа. Түлжийн гоё асуулт байна. Юу нь бол олон зүйлийг хэлмээр юм гэхдээ нэг зүйлийг чухалчмаар байна. Тэрний үехээр оюутан заавал бакалавр оюутан биш тийм мэдээж бүх төрлийн ингээд за чи 4 жил 2 жил нэг жил сурсан бай. Яг тэр жил хугацаанд ингээд боломжоор тултал ашиглаа гэж хэлмээр байна. Боломжоор тултал ашиглаад өөрийгөө бүрэн дүүрэн ингээд авах чадах бүх зүйлийг нь аваад тэгээд өөрөөрөө л явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ 4 жил бас нөгөө нэг түрүүн би бас хэлжсэн нөгөө нэг өсвөр наснаас ингээд том хумлах шилжих процесс. Тэгээ энэ процесс нь ихэд хүн нөгөө нэг өөрийгөө олох гэж бас аягүй жоохон хэцүү зүйлүүдтэй тулгарна. Миний хувьд ч гэсэн хэцүү зүйл баг зэрэг бодод тийм үү ингээд мэдээж амьдрал юм чи ингээд драма бахан биш шүү дээ. Тэгээд тийм хүн бас өөрийгөө аягүй олдог. Тэгээд ихэд гол нь өөрийнхөө өмнөд зүйлээ бас үнэнч хизээ үгүй хүчлэхийг мэддэг. Хизээ яг боломжийг зөв зүйлдээ тийм гэжлэхийг мэддэг. Өөрийнхөө өмнөд зүйлдээ зөв яг өөрийнхөө бодож байсан зүйлдээ л яг одоо бүтгэлийн нэмшилтэй л үнэнч тийм зүйл одоо юу гэдгийг байгаараа л гэж одоо хэлмээр байна. Ерөнхийдөө 4 жил 2 жил одоо хэдэн жил ямар маш хурдан өнгөрөн. Тэгэхээр хойшлуулахгүй дараа 7 хоногт ингээл хүмүүс жилс дараагийн семестрэл хичээ. Тэр бүр үнээр бодлоо зүгээр одоо л хийх хэрэгтэй. Биднэрт яг одоо биднэрт хамгийн том байгаа зүйл яг одоо байхгүй юу? Маргааш 2 цагийн дараа 3 цагийн дараа юу болохыг мэдэхгүй яг мэдэхгүй тэмчээр зэрэг одоогоо л ашиглаад юм хийгээрээ тэгээд ерөөдөө хийн гэдээ явах хэрэгтэй ч тэгэл юу хэвчээ ерөөдөө шилдэг тоочхоос илүү боломжоо илүү нөгөө нэг арга замыг хаагаад юмаа л хийх бол тэгэл юм л одоо л хийж эхлээрэй. За маш их баярлалаа. Сонсогчид маань за зуны амралтаа яг яаж өнгөрүүлэх үү, дадлагаа хэрхэн үр дүнтэй хийх үү зэргээс гадна маш олон туршлага мэдлэгээсээ хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил хөдөлмөрт өндрөө сөндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Намайг сурж орцсон маш баярлалаа. Би өөр маш хүндэтгэлтэй санагдаж байна ингээд. Баярлалаа. Та бүхнийхээ бас ажил үйлсэд хичээл сурлагт маш өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ийхүү манай подкастын 13 дахь дугаар өндөрлөж байна. Зочны маань өгсөн үнсэнтэй зөвлөгөө халуун дотн ярианд шин сэтгэлийн талархал илэрхийлье. Амьдралдаа зөрөгтэй алхам хийж өнөөдрөөрөө амьдрах, өөрийгөө сонсож сурах болон байгаа боломжоо бүгдийг нь ашиглах гэсэн зочны маань өгсөн зөвлөгөөнөд таныг амжилттай оюутан болоход туслах болов. Энэ хүртэл бидэнтэй байсан сонсогчдоо маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.